Ер нь бол тэгэд хавар одоо морь унаад одоо энэ морины энэ юун чи уурамч юмнууд одоо улам л энэ хөл гарч чангарч одоо юу яа нүхээс энэ даарж маарн тийм юм гэсэн юм бол байхгүй шүү дээ. Тий. Тий, ямар ч асуудал байхгүй шүү. Тэгээ одоо ер нь бол Монгол морь хоёр бол одоо яалчгүй одоо салшгүй холбоотой гэдгийг одоо өв соёлд бол яалчгүй одоо энэ Монгол хүн морьтой хүн хоёр Монгол хүн ч морьтойгоо ижил одоо явдагтай л ижлэх нь шүү дээ. Одоо тэгээд тэрийг одоо тэр чинь бас ингээд хориул цагдуулаад байх бас одоо Монголдоо байж ич те. Тэгээ хориулчаад ахаар чинь бас энийгээ жоохон цаг хугацааг найшлуулъя гэдгээс бид нар одоо залуучууд одоо ер нь өөрсдөө цаанаас ингээд өөрсдөө ингээд чагсаал хий те зогсъё гэдэг одоо яг нэг ийм юунес зүгээс бид нар одоо ирж одоо энд одоо энэ 5-600 залуучуудаа сайхан ахлаад тэгээ сайхан ямар ч байсан бидэрт бол бүгд нэг игнэнд ороо сайхан жагсаалаа хийж эхэлж шít. Яг гоо ингэж чинь одоо ингээд манайх ингээд шууд дамжуулж байгаа байхгүй юу? Одоо ингээд шууд дамжуулалтын дараа хүмүүс ингээд янз бүрийн сэтгэл хичээл байна. 50,000 төгрөг тарааж байна. Төлбөртэй жагсаалт гэсэн байна. За одоо бидэрт бол одоо тийм бол одоохондоо мэдгцэнгүү. Тэ. Одоо ингээд одоо жагсаж байгаа хүмүүс ингээд хотоорсон сайхан мор үйж байгаа дандаа залуучууд биш. Та одоо ингээд нэг захын нэг залуугоос нь очиод асуул та. Тэ одоо шууд бол одоо тийм юм бол алга өөрсдийн хүсэл сонирхол өв соёлын төлөө одоо энд бүгд одоо хүрэлцэн ирсэн байна. Тэрээс бол бидэрт одоо өөр ашиг сонирхлын одоо ямар засгийн газар тэгээд хаа гэж огцрот гэдэг орилж байгаа юм алга. Бидний энэ 5 сарын 1-ний найшлуулад өгөөрөө өв соёлын бас нэгэн хэсэг шүү гэдгийг л одоо бид нар одоо төмөө олондоо зөв одоо талаас нь харуулж одоо нийгэм зөв талаас нь харуулах ч л энд морьтой жагсаж байгаа шүү.